Бөрлөжүүдийн цахилгаан станц 230 мегаватт эрчим хүч үйлдвэрлэж чадвал цахилгаан хязгаарлахгүй байх боломжтой. Улаанбаатар хотод махны үн 1.8-аас 3.5%-аар нэмэгджээ. Валют солиулах гэж мөнгө шилжүүлж залиулсан явдал дахин гарлаа. E-баримт аппликейшны хуучин хувилбарыг эх 3 дугаар сарын 30-наас хаана. Улаанбаатарны батлагдсан тохиолдол 13-аар нэмэгдлээ. Нүүдэлчдийн дуу хоолойн наадамд Iola хамтлаг оролцсноо. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Бөрлөжүүдийн цахилгаан станц оройн оргил ачааллын үед 230 мегаватт эрчим хүчийг нэгдсэн шүлжээнд нийлүүлж чадвал цахилгаан хязгаарлахгүй байх боломжтой. Гэвч 100 мегаваттаас хамгийн дээд талдаа 200 мегаватт хүрч байна гэлээ. Бөрлөжүүд дээр бол нэг 120 орчим хүний бүрэлдэхүүнтэй 4 баг тасралтгүй ажиллаж байна. Одоогор доголдол бол арилаагүй, докторгүй юм байдалтай байна. Түүнчлэн тус станц өдрийн цагаар 180 мегаватт эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлж чадвал өдрийн цагаар цахилгаан хязгаарлахгүй байх боломжтой гэлээ. Улаанбаатар хотод хонь өхөр ямааны мах өмнөх 7 хоногоос 1.8-аас 3.5%-аар нэмэгдсэн байна. Тодорхойлбол хоньны ястай мах 1 кг нь 365 төгрөгөөр нэмэгдэж 18849 төгрөг, өхрийн мах 196 төгрөгөөр нэмэгдэж 24172 төгрөг, ямааны мах 494 төгрөгөөр нэмэгдэж 14820 төгрөг болжээ. Харин бусад гол нэрийн бүтээгдэхүүний үн доктортой байна. Валют солиулах гэж мөнгө шилжүүлж залиулсан явдал дахин гарлаа. Тодорхойлбол энэ сарын 28-нд захим сүлжээнд байрлуулсан Yon зарна гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг шилжүүлж залиулсан байна. Өнгөрсөн онд захим орчинд валют солино гэх зарын дагуу 68 хүн залиулж цагдаагийн байгууллагаас гомдлыг шалгах ажиллагааг явуулжээ. E-баримт аппликейшны POS 2.1 хувилбарыг эх 3 дугаар сарын 30-наас хаана. Уг нь энэ сарын 1-ээс хаахаар бэлтгэж байсан ч хүмүүс хуучнаа ашиглаж шинийг хэрэглэх хэтвэх хангалтгүй байжээ. Хугацааг дахин сунгах боломжгүй тул шинийг татаж хэрэглэхийг татварын ерхий газраас анхаарууллаа. Шинэ хувилбар нь өмнөх системийн бүх давуу талыг хадгалсан илүү хүртээмжтэй, аюулгүй хэрэглэх хялбар байдлаар хөгжүүлжээ. Улаанбаатар өвчний батлагдсан тохиолдол 13-аар нэмэгдэж нийт тохиолдлын тоо 14015 боллоо. Халдвар анх бүртгэгдснээс хойш 12 хүн нас баржээ. Насны бүлгээр нь авч үзвэл 10-аас 14 насных нь өвчлөл хамгийн өндөр байна. Тиймээс таны хүүхэд 10-аас 15 настай 2011-ээс 2016 оны хооронд төрсөн бол 2 дугаар сарын 6 хүртэл үргэлжлэх улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна. Улаанбаатар хотноо болох нүүдэлчдийн дуу хоолойн наадамд Iola хамтлаг оролцож байг зохион байгуулагчдын зүгээс зарлалаа. Башкирстаны өрмөсийн трёг шүтэн бишрэгчэд бурайдад цөөнгүй. Тиймээс тэдэнд гинтийн сайхан мэдээ болж байна. Их нутгийнхаа түүх соёл, эртний ёс заншлыг орчин үеийн электрон хөгжимтэй нэгтгэсэн нь Iola-г алдартай болгож мөн үүнийхэн төлөө хүмүүс тэднийг харилдаг байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.